ард түзөө үзүүлж байна. Тамд өнгөрөөсөн 25 жил. Би өөрийнхөө амьдралаа бичих гэсэн юм. Архи гих дайсантай учирсан нөхөртэй хүн байна. Өөр хүүхэд эхнэр ээж аваа юм чинээ бодохгүй архилгээд гүйх юм. Бид ханилаад хэдийн 25 жил болжээ. Гэтэл жаргалтай амьдарсан жил маань сайн л бол ганцхан жил болсон байх. Анх миний араас гүйсээр угаад л суусан юм. Аав ээж нь хөрөнгө чинээтэй, угсаа гарал сайтай, удам судартай, мундгал айлын том хүүхэд. Нутаг усандаа нэртэй айлын зүстэй хүү байлаа. Манай гэрийнхэн их л олзуурхаж, бид хоёр хурим найран нэжгэр сайхан хийж, анхны үр маань нуган үр мэндэлсэн юм. Тэр үеэс л миний хар дарсан амьдрал эхэллээ. Төрчхөөд гэртээ иртэл найзуудтайгаан аав болсноо тэмдэглэлээгээд явчихсан эзгүй байсан. Хадам аав ээж маань намайг эмнэлгээс тосож гаргасан. Тэр шүн ирээгүй. Би шүнжин хүлээсэн. Маргааш өглөөн нь хачин царай зүстэй хүн ирээд ээж аваасаа ирүүнөшөл ууж байгаад л аав ээж нь явлаа. Хэд хоног өмнө хойгуур минь гүйгээд бөмбөгнөж байгаад ахиад л найзууд нь дуудаад уугаад явчихсан. За тэгээд л нэг өдөр гардаг байсан бол сүүлдээ 2, 3, 7 нэг сараар алга болно. Би үнэхээр тэнэг хүн байгаа биз? 2 сайхан хүүг нь төрүүлж өсгсөн. Зүгээр архи уучдаггүй. Гэртээ уухаараа намайг зоддог боллоо. Хамгийн анхны зодолт хүү маань 3 сартай байсан үед 10 гаруй хоног гадуур хоноод гэртээ ирсэн юм. Хүүхэд маань жоохон уйлаад л би жоохон эрхэлж тунчих гээд түүнд гомдлоход сэгсээсэн хар хүүрчин чи надад амьдрал заах гээв. Зүгээр арилж үз. Хинч чамайг намайг хүлээгээд суу гэж хэлээгүй. Чи яагаад надаас салахгүй байгаа юм? Зүгээр л мөнгө үздэй. Чамд мөнгө хэрэгтэй байгаа болохоор л ингээд намайг тэсээд байгаа үздэй. Муу хулгайчдын хүүхэд удмын минь нэрийг шалаар хутгаж байгаа новш гэж харахад нь би тэсгүй түүнийг алгадаад авсан. Гэтэл намайг цохиж нүдээд элдүүр хогийн шүүрний иш сандал гээд зодоогүй зүйлгүй үхтэлмэн зодсон. Би арай гэж амиа аврахтаа хайчаар биерүүн зоочсон. Тэр дороо би ухаалтчихсан. Мэдээж аав ээж ах トゥ нар нь бөө юм болоод цагдаа сэргийлэх дээрээ тулж би гэдэг хүн хэцүү нэртний хаалгыг татлав. Аав ээж минь тэнд шар махтайгаа хатаж би гэдэг хүн хүүгээ санаж өдөр бүр уйлна. Шөнө бүр чинэрсэн хөхөө саагаад суусан тэр шөнүүд одоо бодоход хар дарсан зүүчгэл өнгөрчээ. Гурван жилийн дараагаас шоронгоос гарч ирлээ. Хүүтэй минь огт уулзахгүй зогтаасаар. Арай гэж гэрийн хаягийг нь олоод очтол аль хэдийн өөр эмэгтэйтэй суучихсан байсан. Өнөөх эмэгтэй нь жирэмсэн байлаа. Би ч маш их гомдсон. Түүнтэйч уулзлаа, хүүтэйгэж уулзмаар байна. Чи их нэртэй болсон юм чинь одоо хүүг минь надад өгчих гээд гуйлаа. Өгөөгүй. Ингээд шар махтайгаа хатаж хар бор ажил хийж явсаар. Хүүгийнхээ төрсөн өдрөөр хүүдээ бэлэг аваад иртэл тэр хүн согтуу эхнэр нь байхгүй байлаа. Хүүгээ хараад илгээ дэвтээсэн ч хүү минь намайг таньсангүй. Мэдээч үү дээ. 3 сартай үлдсэн өр шүү дээ. Тэр өдөр согтуудаа ихэд сайхан ааштай байсан юм. Намайг хараад л хайртай байсан, сансан гээд л уйлна. Хоёулаа ахаад амьдралаа эхлүүлж болохгүй юу гэж хэлсэнд нь би их олзуурхлаа. Учир нь хүүтэйгээ ахаад амьдрах боломж минь энэ шүү дээ. Тэгээд л түүний өвөрт ахин орсон. Үнэхээр жихүүдэс хүрч түүнд хүрмээргүй байсан ч хүүгийнхээ төлөө би хийхээс өөр аргагүй байлаа.
Ингээд тамийнхаа амьдралд ахин өөрийн хүслээр орсон. Зодуулж араараа тавиулаад л жирэмсэн болж хоёр дахь хүүгээ гаргалаа. Намайг нэг удаа хоёр хүүхдээ сургууль цэцэрлэгээс наваад иртэл орон дээрээ нэг хүүхэнтэй нүцгэн хөвтөж байсан. Өнөөх эмэгтэй намайг шоолж инээгээд хувцас аажмаар өмсөөд л гараад явчихсан. Би гарсныхан дараагаар нөхрөөсөө маш их гуйсан. Чи явуулдаж болно. Гэхдээ гэртээ битгий хүүхэн авчираач дээ. Гэхэд хариуд нь өгтлээ зодуулсан. Гэхдээ дахиж хүүхэн бол авчираагүй. Хүүхдүүд томорхон хэрээр хүүхдүүдийн дэргэд намайг зодохоо байлсан. Хоёр хүүмэн мэддэг байсан ч аавшгээ эр хүн болохгүй тулд маш их зүйлийг зөвлөж зааж ярилцсан. Нөгөө эхнэр нь охиныг нь гаргаад охиноо аваад гадаад руу зугтаачихсан гэсэн. Ухаантай бас боломжтой хүмүүс тэгж амьдардаг байх. Би чинь аав мөн л архины хамааралтай. Ээжийг минь зоддог. Өнөө маргаашаага хоолыг яа гэж байгаа олон хүүхэдтэй айлын том охин. Хадам ээж аав маань намайг бэрээ гэж үзэхэ болсон байв. Хизээ хүүхэн алах болоо гэж ярьдаг. Бэрээ нэрч байхгүй, эхнэрээ нэрч байхгүй. Зөвхөн ээж л гэдэг эрхэм алдар надад хэрэгтэй байсан учраас л би тэсэж амьдарсан. Хэрвээ цаг хугацааг ухраах боломжтой байсан бол би энэ амьдралаа дахин сонгох байсан байх. Тэгж хэлэхээр намайг ямар тэнэг юм бэ гэж бодож магадгүй. Хар угаасаа л ээжигээ аавд зодуулж дүү нараа дагуулад гадаа хондог байсан үе. Өлсгөлөн хонож айлаас хоол боорцог хулгайлж дүү нартаа өгдөг байсан үе бодохоор энэ маань маш зөв сонголт юм шиг санагддаг. Миний дүү нар одоо болтол бүгд маш сайхан амьдралтай. Ханижлууд нь ч мундаг, үр хүүхдүүд нь ч сайн сайхан яваа. Энэ бүгд миний тэр олон жил зовсны хүч гэж боддог. Хоёр хүүмэн надад үнэхээр сайн. Би ч хоёр хүүгийнхээ төлөө амьдарч ирсэн. Одоо том хүү маань эхнэр авах гээд томоо ир болчихсон. Хүмүүс намайг ярьдаг. Ийм нөхөртөө юунд нь болдг юм гээд. Зарим нь хөрөнгөнд нь болоо үз гэдэг. Тийм ээ. Угаасаа хөрөнгөнд нь болдог юм. Яадаг юм? Ядуу бас хагас амьдралд хүүхдүүдээ оруулахгүй гэсэндээ би өөрийгөө золиослсон. Хүмүүс тэнэг мангар гэж хараах л байх. Гэхдээ зүгээрээ би тэрнээс ч их зүйлийг биеэрээ туулж нүдэрээ харж өнгөрөөсөн. Хоёр хүүгээ хинээс ч дутхааргүй мэрэгжил эзэмшүүлсэн. Том хүү маань эмч, баг хүү маань IT инженер. Харин 3 жилийн өмнөөс би нөхрөөсөө өөр эрт дурлаж хайр сэтгэлтэй болцгоосон. Тэр хүн үнэхээр сайн хүн. Саяхнаас намайг хамт амьдрий. Чи үлдсэн насандаа жаргах хэрэгтэй гэд байх юм. Би ч хамт баймаар байгаа ч хоёр хүмүүс намайг буруугаар ойлгоод ээжигээ зэмлэхгүй гэж айх юм. Өөр хүнтэй болсны дараа би өөрөө ирэхгүй л өөртөө анхаарч, гой хувцлаж, гоо сайханд орж хүмүүсийн нүдэн дээр л цэцгэлсэн. Миний төрсөн өдөр болоход нөхөр гэх хүн надад анх удаа цэцэг бас эмэг авч өгсөн. Үнэхээр шоконд орсоо. Яагаад заавал энэ олон жилийн дараа? Яагаад заавал энэ үед гээд? Тэгээд л би олон жил ханилсан юм болохоор нөхрөө өрөвдөх юм. Ойрын үед архиух нь багасаад би нүгдэд байгаа учраас гэртэй л байна. Гэрээ цэвэрлээд баг хүүдээ хоол хийж өгөөд л надад ч бас баг багаар анхаарал халамж тавиад л. Яг л хүний нөхөр шиг үйлдэлүүдийг гаргаж байгаа. Хаяа босож чадахгүй хөвтөгт нь өрөвдөд байх юм. Гэхдээ өнгөрсөн бүгдийг нь бодохоор шууд л салчихмаар. Бүр үнэхээр яахаа мэдэхгүй. Ямар шийдвэр гаргахаа мэдэхгүй учраас ингээд загтал өчөж байна.